Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүд нийгэм, улс төр, эдийн засаг гээд эх орныхон бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ. Салбар бүртээ амжилттай ажиллаж яваа эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх оролцооч нэмэгдэх болсон. Тэгвэл мэдээлэлцэн энэ нийгэмд мэдээлэл харилцаа холбооны салбартаа 10 гаруй жил ажилласан туршлагатай 1990-д мэдээллийн лавлагт 200 гаруй эмэгтэй дуудлага оператор ажилладаг. Энд сурч боловсрч мэдлэгээ дэвшлүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүд их байдаг. Энэ ч утгаараа эмэгтэйчүүдийн мэдлэг боловсрал нийгэмд ямар үүрэг оролцоотойг 1919-д мэдээллийн лавлагын гүйцэтгэх захирал Инх амгалан судалж докторийн ажлаа хийж эхэлжээ. Даяаршил үндэсний болон олон улсын хэм хэмжээнд өөрчлөлт оруулж мэдээллийн технологи болон харилцаа холбооны салбарт гарсан хувьсгалын нөлөөгөөр хүрээгээ тэлсээр байна. Судлаачид өнөөгийн дэлхийн эдийн засгийг бүхэлд нь мэдлэг суурилсан эдийн засагт шилжиж байна гэж үзэж байгаа. Мэдлэг суурилсан эдийн засгийг мөн мэдээлэлцэн нийгэмч гэж харах нь бий. Тэгвэл мэдээлэлцэн өнөөгийн нийгэмд мэдлэг боловсралтай чадварлаг эмэгтэйчүүд нийгэмдээ хэрхэн нөлөөлөхийг салбартаа олон жил тууштай ажилласан 1919-д мэдээллийн лавлагын гүйцэтгэх захирал Инх амгалан судалж докторийн ажлаа эхлүүлжээ.